За өнөөдөр манай одоо үндсийн аюулгүй байдлын одоо гол үзэл баримтлалын нэг хэсэг бол өөрөө хүнсний аюулгүй байдал байгаа тийм. Тэгээ хүмүүр өөрөө одоо шим дижээллэг баталгаад одоо энэ хүнсийг сонгон одоо хэрэглэх эрхтэй гэж заасан байгаа. Тэгээ энэ эрхийгээ одоо бид бас хангаж ажиллах ёстой. Тэгээ хүнсний тухай хууль бол өөрөө 2012 онд шинжилсэн найруулга хийгдснээс хойш 14 жил ерөөсөө энэ хуулийг сайжруулж одоо сайжруулаагүй явж ирсэн байна. Боловсронгоолоо. Гэтэл өнөөдөр хүнсний салбар одоо бидний одоо өнөөдөр хүнсээ одоо авч идж байгаа лангуун дээрх бүтээгдэхүүн ямар их одоо өргөн дэлгэр болсон байна. Гэхдээ бид өнөөдөр ямар хүнсээ энэ өөрөө баталгаатай юу, шим тижээлтэй юу, энэ шошго одоо хаяг одоо энэ буух эзэнтэй те буцах хаягтай ийм бүтээгдэхүүнүүд зарж чадж гинүү гэдгийг эргэн тэр бүр мэдлэг мэдээлэл хомс одоо бас мэдтгүү явж ирсэн. Нэгдүгээр, хоёрдугаарт бидний бас нэг чухал асуудал бол өөрөө энэ стандартчлалын асуудал байгаа. Өнөөдөр нийт одоо манай хүнсний бараг 50 орчим хувь нь импортоор орж ирж байгаа. Бид өнөөдөр дотоодынхоо үйлдвэрлэлээр хүнсийг сайжруулъя гээд одоо маш олон одоо урамшуулал татаас ухаан үйлдвэрүүдэд олгодог. Гэхдээ өнөөдөр лангуун дээрх одоо хүнсний дотоодын одоо үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн нэмэгдэж гинүү гэд харахаар эсэргээрээ импортын бүтээгдэхүүнүүд нь нэмэгдэж байна. Одоо тэр байтугай зарим нэгэн хүнсний үйлдвэрүүд ч одоо импортын бүтээгдэхүүнийг сурталчлаад одоо ингээ оруулж ирж штэ. Тэгэхээр энэ нь бол нэг талдаа яг одоо бас хүнсний бүтээгдэхүүн нэмэгдэж байгаа юм шиг боловч нөгөө талдаа хүнсний инфляцид өөрөө эн чинь нөлөөлж байгаа. Бид нар импортын бүтээгдэхүүн түлхүү эргэлж байгаа юм шиг. За тэгэхээр бид нар ямар ч байсан энэ хүнсний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах бол зайлшгүй шаардлага байсан. 14 жилийн дараа хамгийн чухал асуудал бол бид нар нэгдүгээрт стратегийн хүнс болсон. Одоо бидний идж байгаа мах, сүү тийм ээ одоо энэ гурил за ингээд бүр тэр байтугай бидний өөрийнхөө усыг хүртэл энэ стратегийн хүнсийг хамгийн нэг номерт бид нар жил бүрэн одоо энэ тодорхой цаглбараар нөөцөө тодорхойлоод үнийн өсөлтөөс бас бид нар хамгаалсан дотоодын үйлдвэрлэлийг одоо илүү дэмжсэн ийм зохицуултыг бас оруулж өгч байгаа. Хоёрдугаарт бид нар хүүхдийн одоо хамгийн гол нь ялах балчир хүүхдтэй цэцэрлэг сургуулийн хүүхдийн хоолыг хамгийн гол нь шим тижээллэг баталгаатай байхтаа нэгт анхаарах ёстой. Хоёрдугаар дотоодын үйлдвэрлэл илүү давуу эрхийг олгож байгаа. Яагаад тэгэхээр ингэснээр одоо бид нар цаашдаа одоогийн байгаа үйлдвэрүүдээс гадна энэ одоо нэг цэцэрлэг сургууль, дотуур байрны одоо энэ хүүхдүүдийг дотоодын одоо энэ үйлдвэрлсэн хүнсээр хангах энэ зах зээлийн одоо боломжийг бас нээж өгч байгаа. Тэгээ энэ дээр дотоодын үйлдвэрлэгчдээ илүү давуу эрх өгж байгаа. За 3 дугаарт одоо түрүү хэлсэн хамгийн энгийн наад захын одоо нийтийн хоол үйлдвэрлэлч гэдэг юм уу бид нар өнөөдөр амаар орж байгаа хоол хүнсийг зөвхөн лангуун дээр байгаа бүтээгдэхүүн гэхээсээ илүүтэй бид нар ресторан одоо тий цайны газар хоол унд иддэг тэр нь өөрөө хамгийн энгийн зохистой дадлыг нэвтрүүлэх ёстой. Жишээлбэл одоо гараа угаадаг тийм ээ одоо тосгууртай байх ёстой, гараа угаадаг дадалтай байх ёстой. За энгийн наад захын одоо энэ ялангуяа нэг гуанз цайны газрууд нь өөрийн гэсэн одоо махныхаа одоо тэр гамбанзыг одоо өөрөө хүнстэй бусад юмнуудтайгаа холихгүй байх ч гэдэг юм уу. Энгийн ийм зохистой дадлыг заавал нэвтрүүлэх ёстой юм шаардлагыг бид нэр соёлондоо зохицуулж өгсөн. За ингэснээр бид нар ядаж тодорхой түвшинд энэ стандарт одоо байгаагаасаа одоо шат авах ийм боломжийг үүсгэж өгч байгаа. Тэгээ ерөнхийдөө дотоодын үйлдвэрлэлүүдийн стратегийн хүнсийг бид нар нэгт дотоодынхоо одоо энэ хангалтыг бол одоо бүрэн 100% одоо хангасны дараа бусад бүтээгдэхүүнийг бол дараа нь экспортлох энэ бол тэгвэл бид нар чинь дотоодынхоо хүнсийг өөрсдөө нөөцлж хангаж чадахгүй байж шууд гадагшаага экспортод яваад үлдсэн тэр зөрүүгийн импортын хүнсээр бид нар орлоод ингээд хүнсний инфляц чи өөрөө хүртэл нэмэгдээд байгаа. Тэгэхээр дотоодын үйлдвэрлэл бид нар улс орныхоо одоо энэ хүнсний аюулгүй байдлыг хангах, баталгаад байдлыг хангах, энэ хүнсний одоо үнийг хөөрөгдлөөс одоо сэргийлэх, хамгаалах ийм зорилготой зохицуултуудыг нийгмийн аралтай хийх шаардлагатай байгаа учраас нэмэлт өөрчлөлтөө оруулж өгч байгаа. Хүнсний яг сүлжээнд энэ зохицуулалт дээрэс нь энэ хүнсэн дотор ямар илчлэг, шим тижээллэг агуулга, сахар одоо юу гэдгийг хүний хэрэгтэй тэр мэдлэг мэдээллийг нь олгодог байх ёстой гэдэг ийм зохицуултыг бас оруулж өгсөн байгаа. Тэгэхээр одоо хэрэглэгч бид нар өөрсдөө ямар хүнсийг идж байгаа бид нар шим тижээл юунд анхаарах нь бидний одоо аминд биед эрүүлдэ сайн байх вэ гэдгийг бид нар мэддэг болох тэр мэдих эрхийг нь бас энэ хуулиар заавал одоо хангаж өгсдөө шүү гэдэг харилцааг одоо бас оруулж өгснөр бол даваа талтай байгаа.